За миний нэрийг Цогтооч Эрдэнэт гэдэг. Одоохондоо ажиллаж байгаа бүр цагаан сарын дараа. Би барилгын инженер мэргэжилтэй хүн. Монгол Улсын зөвлөх инженер зэрэгтэй барилгын салбарт 30 яг бүтээл байгуулалтын салбарт ажиллаж байгаа талбай инженер тийм хүн байна. Би одоо сайхан слайдыг бичиж асуув. Гэтэ хаахтай хоёр сэдвээр ярилцах гэсэн. Нэгдүгээр сэдв нь юу вэ гэхээр зэрэг дэлхийн нийт хүндрэлтний төвхөнд хинч хизээж ахиж бий болгож чадахгүй тийм аксион болсон байгууламжийг нэг ард түмэн бий болгосон байдаг. Энэ ард түмэн бол та бид нар монголчууд юм аа. Тэгээ монголчууд маань тэр тусмаа залуучууд маань монгол хүмүүс дэлхийн барилга байгууламжийн төвхөнд хизээж хинж ахиж давтаж хийж бодож олж чадахгүй тийм байгууламжуудыг барьсныгаа мэддэггүй явдаг. Энэ надад харамсалтай санагддаг учраас залуучуудтай барилгын тухай ярихдаа хамгийн түрүүнд энэ сэдвээр ярих юм. За энэ бол Монгол гэрээ. Монгол би зурж үзмээр байна гэж бас тийм боломж чадав. Тэгээ яриач. За барилга байгууламж гэдэг бол ямар зүйлийг хэлдэг юм бэ гэхээр зэрэг газар хөдлөлтийн болон хөрсний холбоотой гэх мэтийн гадаад хүчин зүйлийн нөлөөний үед хамгийн өндөр чадамжтай тэсэж үлдсэн байх ёстой тэр байгууламжууд хамгийн дээд зэргийн байгууламж байдаг. Энэ тэсэж үлдэх чадвартай байгууламж нь хүнтэй адилхан хэрэгцээтэй тэр газраараа тэр үеийн өчөөрөө хөдөлж чадвар өгөх тийм байгууламжийг хэлдэг. Гэтэл одоо бидний энэ сууж байгаа энэ байгууламжууд, энэ барилгууд бүх төрлийн арга түгээцийн, ган хийс бүтээцийн дэлхийд дээр байгаа бүх байгууламжууд хөдлөх ёсгүй тэр газраараа газар хөдлөлтийн үед хөдөлдөг учраас маш эмзэг байж газар хөдлөлтийг төсөөлөх чадвар нь бага байдаг. Дэлхийн газар хөдлөлтөд тектоникуудын хоорондын мөргөлдөөнөөс үүсэх эвдэрл, тектоникийн өөрийнх нь эвдэрл хүрэх хэмжээний буюу 11 баадын газар хөдлөлтийг төсөөлж чадах ганц байгууламж байдаг нь гэр юм. Яагаад гэр энийг төсөөлдөг юм бэ гэхээр яг хөдлөх ёстой газраараа яг үржүүлсэн шиг тэр тоогоор нь ачаалаа аваад нэг газар дамжуулж ганц газарт тулуулдаг. Доороос нь яваа. Газар хөдлөнгөд газар хөдлөлтийн зохих долгионыг нэг хан 84 үдээрээр яг тэр үдээр дээрээ хөдлөөд 84 үдээрээр нэг хан 5 хан давтаж аваад 81 өмнөний толгой дээр дамжуулдаг. Тэгэхээр яг өн хан хоёр хаа ууз чинь тэнд газар хөдлөлтийн хамгийн ачаа байдаг. Харамсалтай манай энэ барилгууд яг энэ газар хөдлөлтийн ачаа ирж байгаа өглөөр үйлчлэл дээр болохоор зэрэг хатуу just гэдэг. Монгол гэр болохоор зэрэг уян холбоостой. Энэ 88 холбоос нь 88 унаараа дамжаад тоон дээр ирдэг. Ахад тоон дээр ирэхээр энэ зэрэг тоон өн хоёрын хооронд ажлын үйлчлэлийнх нь холбоос нь уян. Дэлхийн бүх барилга байгууламжууд дээр энэ хатуусдаг. Just кристаллын системээр явж байна. Дараа нь яг бүх ачааг цуглуулж авч байгаа тооныг дөрвөн багнаар тулсан гэдэг байна. Монголд. Ингээ буцаагаад газарт нь ачааг нь өгдөг. Энэ утгаар нь авч үзэх юм бол газар хөдлөлтийн үед буюу гадны хүчин зүйл нөлөөлтийн үед ажиллаж байгаа Монгол гэрийн ажлын чадвар нь яг байгалийн зөв тогтолцоор ямар байх ёстой тэрүүгээр нь хийгдсэн байдгаараа Монгол гэр бол агуу гайхамшигтай юм газар хөдлөлтийн 11 баг төсөөлөх чадвартай байдаг. Үүнийг бодож олох нь манай хүүхдүүдийн харн хасаа тоглож ирсэн онсон тоглоомтой адилхан байдаг. Гайхамшиг. Хоёрдугаар нь ямар ч барилга байгууламж гэдэг бол гэрэлтүүлгийн эд бүрэн гэрэлтүүлэгтэй байх ёстой. Уг нь ийм байгууламж дэлхий дээр Монгол гэрээс өөр байдаг. Монгол гэрийн тооноор нар тусахтаа үнэн даваад байна. Хамныхаа толгой дээр буугаад хоймолд нь нар бүтгэн хэрэг. Тийм учраас тоон дотор наран дотор тоглож ирсэн хүүхэд хизээж одоо бусдаас өөрөө гэдэг яруу найрагч нэг тийм үг байдаг шүү дээ. Монгол гэрийн хоймолд өсөж байгаа хүүхэд тоон дотроо нар бүтэн ийм гэрэлтүүлэгтэй орчин өсөж байна. Өнөөдөр энд бол бид нар нарны жинхэнэ гэрлийг хүлээж авахгүй.
нарны дээр амьдралыг ивэн тэтгэгч жинхэнэ гэрлийнүүд бид нар авахгүй. Бид энэ бол гэгэн дотор сууж. Гэрэл дотор биш. Агил Монгол гэр бол үргэлж мөнхийн нарны дээр шим гэрлийг тэнд амьдрагч хүмүүнд бүгд насан туршид нь нэлгээж. Ийм гайхамшигтай гэрэл түүхийн загсбортой тийм байгууламжийг энэ дэлхий дээр хаад хаач гэж хэлсэж байгуулав. Ийм байв. Гурав дахь Монгол гэрийн гайхамшигтай шинэ онцлогын ундаа байдгийг гэхээр бас энэ байгууламж гэдэг юмны хамгийн өөрийнх нь төгс төгөлдрийн илэрхийл болсон нэг шаардлага хүчин зүйлийг хангаж байна. Энэ нь юу гэхээр зэрэг хаан байгууламж байна тэнд хүн амьдэрдэггүй. Хүн хаан байна тэнд байгууламж нь байдаг. Энэ нөхцөлийг Монгол гэр бүтүүлсэн байдаг. Тэгэд энэ Монгол гэр гэдэг энэ юм хүн чиний хаан амьдрах хаан чи оршин байхыг чинь дагж байдаг юм байгууламж. Одоо бид нар бол Улаанбаатарын хүмүүс. Бид Улаанбаатарт амьдрын Улаанбаатарын дөрвөн ханд хорогдсон Улаанбаатарын дөрвөн ханд дотроо тулгац. Ууштараа маргааш танаа өөр газар амьдрах боломжгүй. Тиймээ бид нар бол суурьшил соёлын гэж шилжсэн тохиолдол ийм болж. Монгол гэрийн гайхамшиг дуусахгүй болон бий. Дараагийнх нь бас нэг гайхамшиг нь юу байдаг вэ гэхээр энэ барилгыг барихын тулд та бид нар амьдарч байгаа энэ барилгыг барихын тулд өөрийнх нь байх ёстой шаардлагаас 4-5 дахин илүү материал, нөөц, энерги зарцуулж иж байдаг. Одоо энэ байшин. Энэ байшин өвөл хавар хүн, зун, намар хүн даахгүй байхын тулд хамгийн хөвгдөн байх нөхцлөөр нь байшингийн ханыг барьж. Хамгийн хөвгдөн байх нөхцөлд энэ нөхөр ан ханд эсвэрлэж чадах тэр хэмжээгээр нь байшингийн ханыг барьж. Энэ нь бол материалын бүх төрлийн ресурсыг асар их хэмжээгээр хийж биднийг энд амьдрах холцоо бүрдүүлдэг. Гэтэл Монгол гэр гэдэг нь болирлаан дагж хүн шиг уцаан тайгаад уцаан нэглээд явдаг шүү дээ. Бид чинь өрн зузаан гэсэн үстэй шиг. Монгол гэр бас л удаад улаан тохируулгын стандартынхаа хувьд бол өвгөн нэглэждэг, өрн зузаачдаг, зун нэглэдэг, агаарын урсгал солилцоог хангах нөхцөл байдаг. Асар өндөр бий болж байгаа ийм байгууламж болоод байна. Дараагийн Монгол гэрийн бас нэг албартай одоо энэ дэлхийд ихэнд үнэлэгдэж байгаа нэг гайхамшиг нь салхичуулалт агаарчуудын системийн байгальд ямар байх ёстойг яг тэрүүгээр нь хийсэн. Одоо би энд зогсож байхад миний хэрэглэгдсэн агаарыг дараагийн хүн хэрэгжилж иж энэ байгууламж доторх агаар солигдно. Миний амьсгалсан агаараар энэ байгаа хүмүүс заавал амьсгал. Энэ дөрвөлжин хам дотор байгаа цагтаа. Энэ нь өөрөө Монгол гэрийн гайхамшиг. Ийм гайхамшигыг яаж бодож олж бүтээгээд бүгдийн ганц энэ зохисторт одоо багтаасан юм бэ гэдэг нь өөрөө дэлхийн олон барилга байгууламжуудын эрдэмтэд судлаач тийм ээ олон инженеруудын ийм одоо бас үргэлж толгоогоо бодож эргэж зүйл бүлгэр дуурайд авч ийм хэрэгсэл болдог. Монгол гэр бол энэ утгаараа дэлхийн түүхэн агшаа болсон ийм байгууламж байдаг юм аа гэдгийг та бүхэнд хэлээд хэлье. Цаатан Монгол гэрийн байгууламжуудын онцгой энэ шин чанаруудыг хэрэглэж Канадын Ванкуверээс олон хотуудад яг энэ Монгол гэрийн шин чанарыг яаж бүгдийн энэ байгууламжид зохицлоосон Монгол гэр бий болох вэ гэдэг дээр асар их хэмжээний судалгааны ажлууд явагдаж байна. Дайчид бүр яг энэ зориулагдсан 40 хэдэн эрдэмтэн хүмүүс оролцсон судалгааны жижиг одоо институт байна. Яаж судлаад яаж хийгээд одоо ханын PR-аар солиод хатуу үлмийн төвдөө солиод эвхдэг болоод хооронд нь боож барьдаг болгоод тулаасуудын өөрчлөлт яагаад ч эцсийн үр дүн туршилт нь Монгол гэрийн хязгаарт хүрэхгүй. Тийм учраас Монгол гэр бол үнэхээр хүндрэлтний барилга байгууламжуудын төвхийн аксиом болсон юм байгууламж юм байна гэдгийг яг энэ одоо юунаас зарласан. Канадын судалгааны институтээс. Тэгээд ийм одоо судалгааны институтын том одоо нэр хүндтэй Америк эрдэмт Канадын эрдэмтдийн одоо энэ зарласан зүйл бол Монгол гэрийн одоо бас гайхамшиг гэж ингэж нэрлэхэд ертөнцийн гайхамшиг гэж нэрлэхэд
нөхөрлж байгаа ийм зүйл байгаамаа. Тэгэхээр ийм одоо гайхамшигтай бүтээлийг хийсэн ард түмний үйлс таалагдах гэж байна. За тэгсэн хэдүүч гэсэн уучлаарай манай залуучууд бид нар даже миний үеийн их хүмүүс тэр цаан залуучууд маань өнөөдөр Улаанбаатарт өөрсдийнхөө бод байгаа боломж хүч чадлаа төгссөн эсвэл одоо хийж үтгэхийнхаа барьцаанд одоо өнөөдөр тавтаа амьдрах тийм таатай орчныг бүрдүүлсэн орон сууцны асуудал өнөөдрийн залуучуудын хамгийн том асуудал болоод байна. Энэ асуудлын хүрээнд миний дараагийн 5 хүн дээрх дараагийн асуудал бол орон сууцчид залуу одоо инженерүүд, залуу мэргэжлүүдийн орон сууцны хөтөлбөрийг ямар замаар хэрхэн шийдэх вэ? Яагаад одоо шийдэгдэхгүй байгаа юм бэ гэдэг талаар өөрийнхөө бодож байгаа барилгын инженерийн хувьд тавгдъя. Аливаа улс орон тэр тусмаа утаандаа баригдсан Улаанбаатар шиг нийслэлтэй улс орн. Нөгөө талаас тэр тусмаа Монгол шиг эдийн засгийн боломж нь ингэж гэрлийн хурдаар өсөж байгаа улс орнуудын хувьд хамгийн түрүүнд шийддэг зүйл нь тухайн орнд амьдран суугаад хүмүүсийн орон сууцны асуудлыг хамгийн түрүүнд шийддэг. Энэ орон сууцны асуудал 4 том асуудлыг цог шийднэ. Нэгдүгээр асуудал нь юу гэхээр агаарын бохирдол, хөрсний бохирдол гэдэг энэ бохирдолтой холбоотой бүх асуудлуудыг шийдэж хэлдэг. Хоёрдугаар асуудал нь юу шийдэж байгаа юм гэхээр зэрэг баг дунд орлоготой иргэдийн ихэнхийг маш богино хугацаанд дундаас нь шалгахтай иргэд болгодог. Ажлын байрыг асар олноор нь бий болгож шийддэг юм. Дөрөвдөг шийддэг зүйл нь буюу хамгийн том зүйл нь хүмүүсийн залуу иргэдийн итгэл найдварыг 100% шийдэж байгаа. Ихэнх орнууд ингэж шийддэг. Хоёр замаар шийддэг. Нэгдүгээр нь буюу чөлөө зах зээлийн замаар шийдэж байгаа нь одоо манайд шийдэгдэж байна. Crystal Town гэдэг орон сууцны орнуудыг Top Map гэдэг байгууллага бүх ирээсийг бүх одоо эрсдлийн өөрсдөө хүлээгээд хөрөнгө оруулаад барьж байна. Өнөөдөр анх барьж байхдаа 950 мянган төгрөгийн үнэтэй байсан энэ Crystal Town гэдэг ороод сайн барьдаг болсон гэдгээс зөвхөн энэ үзүүлэлтээр явсараа өнөөдөр 2,270 мянган төгрөгийн үнэтэй болсон байна. 1 мянга төгрөг. Гэтэ уучлаарай. Орон сууцны зах зээл дээр хувь хөрөнгө оруулагч өөрийнхөө эрсдлийг өөрөө өгөөд хөрөнгөө гаргаад банк, санхүү, тухайн орны хөгжлийн нийгмийн одоо бүхий энэ төлөв байдлуудыг өөрөө үнэлээд өөрөө зах зээл дээр асар их хэмжээний хөрөнгө гаргаад 34 төгрөг гаргаад барилга барьж байгаа топ мэдрэл хэдээр зарах нь огтын шүүмжлэх зүйл тийм ээ тэр тусмаа хараах зүйл огт биш. Гэвч одоо яхан манай дээр бол мосод өөрчлөлт баячуу зүгтгийн тийм ээ өөрчлөлт асар өндөр үнэтэй яг энэ дээр нь доод зах зээлийн хөрөнгө ярьдаг юм байна. Гэхдээ энэ бол тэр хүмүүсийн эрх зориг Монголын хүмүүсийг орон сууцтай болгох хоёр замын нэг нь хувийн хөрөнгө оруулагчид өөрсдөө хөрөнгө оруулдаг. Гэтэл дундаас доош ирдэг орлоготой иргэд залуучуудын нийгмийн хамгийн төвтэй ажиллах хэсгийг авч явдаг орон сууцчуудыг хамгийн гол арга бол дэлхийн ямар ч орн тэр тусмаа хөгжиж байгаа орнуудад энэ бол төрийн бодлогоор хийгдэг ажил. Төр энэ ажлыг зохион байгуулдаг, хийдэг биш. Delta Construction гэдэг энэ компани өнөөдөр 650 залуу хөдөлмөрийн насны нарийн мэргэжлийн барилгын 650 залуу. 35-аас 25 настай 51 инженер байна. Бидэнд ажил хэрэгтэй. Бид өөрсдийнхөө бор зүрхээр топ мэд гэдэг байгууллагыг адил танил ажиллагаанд өгөөж гэж хуужиж би ажиллаж хийж байна. Үнэн хэрэгтэй яах ёстой юм бэ? Иргэдийн одоо барилгачуулыг гэвэл төр жилийн 6% хүүтэй зээл босгоод хөрөнгө тийм үү? Энэ хөрөнгөөр өөрсдөө хот газраа гаргаж өгөөд манай шиг ийм компаниудад болцол тавиад 1 метр квадратын 650 мянган төгрөгийн үнэтэй орон сууцны барилгуудыг маш олон барилгын ажлыг одоо зохион байгуулж ёстой. Гэтэл яг энэ ажлыг төр хийдэг.
Яг энэ ажлыг төр хийхгүй байгаа болохоор Улаанбаатар утаанаа дарагддаг, Хогондоо дарагддаг, Новшиндоо дарагддаг, Аригчин бацаануудаа дарагддаг. Улаанбаатар дарагдахгүй муу юм болон байх. Бүгдийн энэ явахгүй учраас. Хоёрдугаарт нь өнөөдөр та нар шиг энэ сайхан залуучууд гэр оронд ямар ч проблемгүй тайван ажиллая гэж байна. Тайван ажиллая гэж явахын тулд тэр залууд сайхан орон сууц заавал тансаг байх албагүй ч хоёр өрөө сайхан орон сууц тийм ээ нэг сайхан унах машин хэрэгтэй. Эхний ээж энийг хийхэд төрд ердөө хөөрхөн амьтанда нэг газраас мөнгө өсөх болох шүү. Тийм үү? Гэтэл удаанд болохоор бид нар Улаанбаатарт одоо 120 тэрбум төгрөгийг 6 жилийн хугацаанд зарчил. Бидний ярьж байгаа саяны миний ярьж байгаа улс орныг залуучуудын орон сууцлага хөтөлбөрийг бүгдийг ингэж хийхэд ердөө 4-5 их найт төгрөг хэрэгтэй байна. 4-5 их найт төгрөг. Тэг энэ мөнгө ууштай зөндөө байна. Тэг энэ мөнгийг хоёр битэн буруу учраас нэгдүгээр хоёрдугаар яг ингэж залуучуудынхаа нийгмийн асуудлыг тэр чигээр нь шийдэх ажлыг ойрын 5 жил багтааж хэрэгжүүлэх ажлыг улс төрийн хувьдаа сонирхохгүй байгаа учраас тэр төр би шүүмжлж бичдэг. Даваас тэсгүй хэлчих. Ийм зүйлүүдээс болоод энэ ажил урагшлахгүй байна. Мөнгө байгаа юм. Боломж байгаа юм байна. Чадах компаниуд байгаа юм байна. Ажилгүй залуучууд байгаа юм байна. Материалууд нь би бүх боломж нь би. Ганц юм байна. Улс төрийн эрх зориг. Яг байхгүй юм бэ? Би дандаа боддог. Яг бодгүй байна уу, үгүй байна уу гэдгийг үзхийн тулд өнөөдөр Delta Construction компани дээр залуу инженеруудын зориулсан орон сууцны хөтөлбөр орон сууцыг 54 айлын орон сууцны барилга усралтын ажлыг эхлүүлэх гэж байна. Би яг энэ одоо хөтөлбөрийн тухайд танарт ярьж энэ хөтөлбөр ямар ач холбогдолтой юм, яагаад болч байгаа юм те гэж. Тэгэхээр Delta Construction компани дээр баригдаж байгаа 54 айлын орон сууцны орлогын хөрсөрийг бүрдүүлэхдээ манай компаниас нэг төгрөг гаргахгүйгээр эхний хөрсөрийг бүрдүүлж. Бүрдүүлэхдээ манай дээр ажиллаж байгаа залуучууд зүгээр л өөрсдөө бүрдүүлж чинь. Тэр содомодгийн яриад идэх чинь үнэн биш шүү дээ. 760 сая төгрөгийг 6 хоногийн дотор босгож чинь Delta дээр. За лувсан нөржин төр бол одоо мэдчихэж байгаа бах тийм мэдээлэл яваа. 6-7 хоногийн хооронд 760 сая төгрөгийг залуучууд өөрсдөө босгож байгаа. Гэтэл Эрмикко арматурын үйлдвэрийнхэн тийм ээ манайд ажилладаг. Одоо тэр шүтэн шороогээд хайр нийлүүлдэг, газар ухдаг ийм компанийн захирлууд нь шууд манайхтай нөгөө барилга дээр чинь 950 мянган төгрөгөөр метр квадратаар нь бартер хийчих шээ. За энэ нотанаа хавар. Газрын чинь өнгөө өгч, зургийг чинь өнгөө хийж өгнө. Одоо эрчим төсөл зургийг чинь өнгөө хийж өгнө гэж. Оронд нэг байраа яг боломж байдсан байна гэдгийг одоо бид нар аюул сайн ойрын хугацаанд мэдэрч байна. Инженеруудтэй цахилгасаа гадна орлого болгоо та нар. 1 метр квадратын одоо 950-аар та нар худалдаад авчих юм бол. За шийдвэл одоо жишээ авъя тусандаас манай төслийн хөтөлбөрөөс ч юм уу цагаан цагаан ч юм уу 1 метр квадратын энэ орон сар 950 метраар 50 мянгаар худалдаад авчих юм бол 12 сар энэ барилгаас эрдэнэ ороход 1 метр per квадрат авчихсан квадрат 1300 1,350 мянган төгрөг болно. Өөрөөр хэлбэл тэр байрал хамгийн бага зарагдахтаа 1,350 мянган зарагдана. 400 мянган төгрөгийг өсөлтөв байна тийм. Ингээд ирэхээр яаж яах вэ зэрэг манай одоо Чингис шиг энэ залуухан охин ашаашаа зараад нэгөрөө байрлуулсан. Би өөрөө амьдрал дээр болсон юм ярьж байна. Ашаашаа 25 сая зарчаад нэгөрөө байрлуулсан цочоод нэг.
25 сая төгрөг хийж байгаа. Энд болохоор 42 өсөлттэй байгаа шүү дээ. Тэгээд нөгөө бидний нөгөө байр олдохгүй юм байна, болохгүй юм байна, бүтэхгүй юм байна, залуучууд гэдэг тулгастай дэмжих болсон. Дэмжих гэж алга гэсэн чинь өнөөдөр 2 сарын 1-ээс 3 сарын 1 хүрэх гэж байгаа энэ хугацааны хооронд 776 сая төгрөг болоод ирдэг болсон гэж. Энд өнөөдөр манай ТВ-ийн зарим залуучууд оролцсон юм байна. Нөө хүмүүс оролцсон. Энэ утгаар нь ингээд бүх тооцоонуудыг хийгээд бүх зардлыг гаргах нь бол энэ барилга 812 төгрөгөөр 1 метр квадрат нь 812 төгрөгөөр босч юм л да. Өөрийн өртгөн. Data construction зүгээр хүнзийг хийж өгөх шүү дээ. Data construction компани өөрийнхөө ашгийг 950 болгоод тэг 100 метр квадрат нь 140 мянган төгрөгийг Data construction энийг хийж байгаа юм чинь бизнес хийж байгаа юм чинь авах хэрэгтэй гэдэг Data-гийн мөнгөийг нэмээд 8% ашиг нэмээд тооцоо 950 метр квадрат. Тэгэхээр одоо та нарын их залуучууд бодож байгаа. Хотын төв бэлгүүн нуурын хажуу тэг метр квадратын 950 барьж байна гэвэл тэгэхээр хажуугийнх нь болохоор зэрэг сая 400-аас 2 сая. Ийм боломж байдгийн байна. Ийм боломжийг бид нар одоо ингээд олон дахин хойдож ашиглаж болох юм байна. Олон асуудал дээр бид нар өөрсдөө бол асар хэмжээний нөөц байдаг юм байна гэдгийг манай залуучууд ялангуяа дээлтэйгийн залуучууд бол бас нэг юм олж харж байна. Та нар шиг ийм одоо мөнхийн эрэл хийж хаан эрэл хийгээд зөв зүйтэй сайн сайхан байгааг олж харж өгч байж чаддаг залуучуудын хувьд бол би бас нэг сайхан мэдээ болов гэж бодож байгаа. Тэгээд энэ програм бас намайг ярьж санууллаа хуваалцах зүйтэй юм байна гэж бодсон. За энэ ажлыг бол бид нар цааш нь одоо энэ жилийн ажлын үр дүнгээс нь цааш нь нэлээд одоо өргөжүүлэх олон хамт олоннуудыг оролцуулах, олон залуучуудыг оролцуулах ийм тооцоонуудыг хийж байна. Энэ хийсэн тооцоонуудаас та нарт нэг сонин зүйлийг хэлэхэд Дельтагийн нэг инженер 5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хийгээд жил болгон биш сар болгон цалингаас Дельтагийн манай Delta Construction-ы талбай инженерээс дээш бүх инженеруудын сарын цалин ойролцоогоор нэг сая төгрөг. За 950 мянган төгрөг байна. Тэрнээс 250 мянган сар болгон хийгээд яваад байхад энэ жил 250 мянган хийгээд тэрний дараагийн жил цалингаас 250 мянган хийгээд анхны одоо хөрөнгө оруулалтын 5 сая төгрөг нийлээд 2 жилийн дотор 23.5 сая төгрөгтэй болж байна. Энэ инженер залуу. Энэ инженер залуу бас юу гарч ирэхэд 5 сая гэж юм те. Дараа нь 2 жил сар болгон цалингаас 250 хийгээд байх. Энэ жил өнгөрөөд хойтон өнгөрөөд тэрний хойтон 23 сая 500 мянган төгрөгийн хөрөнгө бий болгож. Тэгээ энэ хөрөнглийг бий болгоход энэ залуу өөрийнхөө хариуцсан гэдэг өөрийнхөө ажлыг хийгээд явчих. Энэ залуу хүлээж байгаа үүрэг нь цалингаас нь шууд 250 мянган төгрөг Delta Properties-ийн данс руу шилжиж. 23.5 сая төгрөг гэдэг бол 27 метр квадрат 2 өрөө байрны жижигхэн яг манай инженеруудын зориулаад хийгдсэн байгаа. Тэр зургийг Twitter тавьсан дараа харсан баг тийм 25 метр квадраттай дотроо нэг жижигхэн онцлогтой ийм байрны мөнгөч. Тэр ийм мэдээ таарч хүрэх гэсэн. Жишээлбэл манай нэг инженер шиг 5 сая төгрөг хийж чад 250 сая төгрөг 250 мянган төгрөг саруулсан цалингаас хийгээд явж байгаа нөхөр 2 жилийн дараа байртаа авах гэж. Танай үеийн тийм ганцтай юм байна. Уучлаарай бидний үеийнх нь бол гэдэг нэгэн насны мөрөөдөлтөй байртаа 30 40 50 хүрч ижидээ байртаа авах юм яа. Социализм гэдэг юм биш. Одоогийн залуучуудад бол ийм их хөргөн боломж хэрэг өөрсдөө хэлэх юм бол хэрэг өөрсдөө хүсэх юм бол хэрэг өөрсдөө олж харах юм бол тийм ийм боломж байдаг юм байна. Тэгээд ийм боломжуудыг бас залуучууд дээр хийж байгаа.
Чадвал бид нар одоо энэ хавар Delta Construction-ыг хийж байгаа энэ дарилгыг Усан дарилгын зүйтэй осолж ярилцаад ямар хэлбэрээр телевизийн нэвтрүүлэг ч юм уу эсвэл телевизэрт ч юм уу олон нийтэд залуучууд яаж хөрөх вэ гэдэг нь их чухал юм шиг байна гэж бодож байгаа. Тэгээд манай хөтөлбөр одоо ингээд бас ч явцсан ажиллаад явж байгаа. Ийм журам албан байгууллагуудын хооронд хамтын харилцан ажиллагааны үндслээр залуучуудынхаа байгууллагуудын эрч хүчээр хуучин социализмын үеийн шиг ийм бүтээн байгуулалтыг өрнүүлж болох юм байна гэж наад хэлсэн. За их баярлалаа.